Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Астраас онлайн байна. 2026 оны 7 дугаар сарын 27-ныхоо 6 мэдээллийг хүргэх гэж байна. За өнөөдөр сар маань ирэх байгаа даваа гараг. Тэгээд энэ өдрийн маань ээлтэй өнгөн, цагаан, цэнхэр, мөнгөлөг байгаа. Илүү их анхаарах ёстой жилтэнгүүд маань, бич жилтэнгүүд маань байна. Бидний биеийн анхаарах хэсэг болохоор бидний чих байгаа. Тэгэхээр шаардлага байхгүй байх юм бол чихээ битгий цоолоорой энэ өдөр гэж зөвлөж байна. Тэгээ чихнийхээ энерги цөмөрөө хамгаалахын тулд одоо чанга дуу хөгжим сонсох юм бол арай жоохон нөгөө цагийг багасгадаг ч юм уу те. Тэгээ чихэндээ ингээд чихэв зүүж явахдаа тэр чихэв зүүх цагаа бас багасгуулах зүгээр юм болов. Чихнийхээ энерги цөмөрөө илүү их одоо хайрлаж энергийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ийм өдөр байгаамаа манайхаа. За тэгээд хоёрдугаарт гэх юм бол бишээ гуравдугаарт гэх юм бол одоо энэ Тэнгэрийн зураг дээр харж байгаа тийм ээ бидний одоо эмэгтэй энергийг иргэшээж идэг одоо энэ сур гариг маань эрэгтэй энергийг иргэшээж идэг ангар гариг маань дахиад өөр хоорондоо тэгээ анхааралтай байцгаараа асуудал үүсчихвэ гэдэг энерги холбоосоор ингээ холбогдсон байгаа square гэдэг холбоосоор. За тэгээ холбогдохдогоо энэ чинь ингээд сур гариг маань охины ордод ангар гариг маань эхрийн орд байгаа шүү дээ. Тийм учраас төмөрөө яадаг үг гэхээр одоо ингэдэг байхгүй юу? Одоо ингээд охины орд чи ингээд юмыг ингээд айгүй жижигхэн зүйлээ ч гэсэн ингээд анзаараад хянаад тэгээ тэрэн дээрээсээ улбаалаад явах уу гэхээр цөмөрөө энэ ингээд square болохоор энэ нэг жижигхэн юмыг ингэсэн байж тээ гэдэг зүйл одоо тэгээ бидний анзаарсан тэр зүйлийг цөмөр бодол дотроо нэлээд том дэврэгэх боломжтой байхгүй юу? Тэгээ дэврэгэн гутаа яах вэ гэхээр одоо эсрэг хөөстэй хүнтэйгээ муудалцах, маргалдах эсвэл одоо бүр яг эсрэгээрээ одоо бид нар маш тийм эвгүй үйлдэл хийх болон эвгүй юм ярих боломжтой байгаа байхгүй тэрнээсээ болоод яагаад эвгүй үйлдэл хийх болон ярих гэдгийг хэлж байгаа гэхээр ангар гараг маань өөрөө ингээд айгу дайчин бурхан, дайны бурхан гэж явдаг одоо гараг шүү дээ тэр энерги тээж идэг. Тэгээ эн чинь ингээд бидний одоо мэдэрч байгаа зүйл дээр шууд ингээд үйл хөдлөлийг хийлгдэг энерги байхгүй юу? Одоо энэ гариг маань. Тэгэд одоо энэ энергийг дагаад үйлдэл хийж яхахын сацуу энэ өөрөө одоо эхрийн ордод байгаа учраас бид нар ингээд үгээр хүртэл ингээд муухай үг хэлэх боломжтой, хатуу үг хэлэх боломжтой. Тэгээ юу холбож байгаа юм бидний үг болон үйлдэл хатуу байх боломжтой. Ялангуяа бид нар жижигхэн деталь зүйлээс болоод өөр хоорондоо маргалдчихвээ гэдэг одоо юм сэрэмжлүүлэг ирж байгаа гэсэн үг. За өшөө дээрээс нь одоо энэ харж байгаа бол одоо энэ эхрийн ордыг минь иргэшээж идэг энэ бууд гариг минь өөрөө бүр ингээд санчир гарагтайгаа бас ингээд анхаар гэдэг холбоосоор холбогдсон байгааз. Тэгэхээр цөмөр унаа тэргээ барьж явахдаа, бичиг баримтаа хийж явахдаа, хянаж явахдаа нэлээд бодолтой одоо тэр хэрэгслээ барьж бичгээ хянахгүй бол бидний одоо өнөөдрийн амьдрал бас ингээд саатал одоо удаашрал, асуудал, гэмтэл одоо үүсэх бүрэн боломжтой гэдэг юм энерги холбоос энд харагдаад байгаа байхгүй юу? Бууд гараг чинь сая хэлсэн шүү дээ бидний бичгүү баримт тийм үү бидний ярьж байгаа, хэлж байгаа, бодож байгаа зүйлүүд тэгээ удаачруулдаг, саатуулдаг асуудал үүсгэж байгаа энерги нь энүүрээс square байхгүй юу? Тэгээд энэ санжир гараг маань яаж юм гэхээр одоо энэ R үсгтэй болсон байгааз тэр өнөөдөр ерөөсөө шинэ юм эхлэхгүй байхыг зөвлөе манайхаа. Эхлэх юм бол энэ удаашрын дахин одоо явагдах бүрэн боломжтой гэдэг ийм холбоос байгаад байгаа байхгүй юу? За тэгээ цаашлаа манайхаа яаж ийнө гэсэн чинь за одоо цөмөрөнгөө баг одоо нэлээд их ярьж ин тийм ээ. Одоо энэ бархас бод гариг маань дэлхий ван гарагтахаа эсрэгцэлтэй байна гэж цөмөрөө бараг сүүлийн хэдэн хоног цөмөр энэ энергийг ярьж байгаа тэгсэн чинь яасан бах нь энэ энерги чинь бүр ингээ хав хар өнгөтэй болсон байгааз яасан гэхээр энэ нар маань нэмэгдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яаж нөхөр нөгөө нэг одоо олон нийтүү өөрийгөө юу гэдэг одоо тэр эрх мэдэл карьер гэдэг энерги чинь бүр ингээд чи үнэхээр одоо өөрийнхөө юмыг надад өгөх юм уу эсвэл чи өгөхгүй өөртөө авч үлдэхийн төлөө өөрийгөө золиослох юм уу гэдэг юм бидрээс одоо тиймийг золиос нэгсэн гард нэгсэн ийм энерги холбоос ч юм байгаад байгаа штэ. За тэгээ зүрх нар маань ингээ бидний зүрхийг хэрэгшээж идэг байхгүй юу? Нар маань бидний зүрхийг хэрэгшээж идэг гариг гэсэн үг. Одоо зүрхаа дээр чинь бид нар чинь нарыгаа байна уу сарыгаа айл алийг гариг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр нар маань юу гэж яана вэ гэхээр одоо энэ ингээ дэлхий ван гарагтаа эсрэгцэлчээр за ямар ч байсан өөрийнхөө зүрхийг хамгаалъя гэж байгаа. За яагаад зүрхийг хамгаалах нь айгүй чухал байна вэ гэхээр бид нар өөрийнхөө амийг авч гарах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тийм учраас цөмөр ярваа нэгэн байдлаар өстө амиа золчи өнөөдөр үхчихье те одоо би ингэж амьдарч яадгийг ингэж битгий бодороо манайхаа гарц гарыг шүү. Одоо бусдын төлөө өөрийгөө битгий золиорой. Тэгээд өөрийнхөө төлөө ч гэсэн одоо бусдыг одоо бас битгий одоо доош ингэж хийж бас дарамтлаараа ийм бас айгу чухал энергинд явагдаж байгаа шүү манайхаа. Тэгээ ялангуяа одоо
Энд ингээд аягүй их бичиг баримтын асуудлууд байгаад байгаа. Жижигхэн зүйлээр хүртэл ингээд асуудал үүсэх боломжтой гэсэн. Тэгэд энэ бүхэн ч одоо энэ том энергитэй холбогдонгууд одоо дээд албан тушаалтан болон би гэдэг хүмүүсийн одоо энэ хооронд энэ бичиг баримттай холбоотой ийм нөхцөл байдлууд одоо тийм таагүй нөхцөл байдлууд тийм өөрөөс чинь юм нэгсэн тэднээс юм нэгсэн ийм энерги холбоос үүсэж байгаа шүү манайха. Тэгэхээр яг цөмөрөө. Тэгэхээр нилээн бодолтой нилээн нихуур одоо бүх юмдаа ханднаа л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэд энэ болохоор ингээд санаа зовоодох юм байхгүй ямар амираас муухай юм ярдин гэдэг юм ерөөсөө байхгүй. Ийм энергиуд угаасаа бидний амьдралд өдрө болгон л байж байдаг. Бид нар өдрө болгон л одоо баг ийм нийгэмд амьдарч байгаа учраас цөмөр зүгээр л дор бүрнээ бодолтой байхад л одоо тэр чинь л хамгийн чухал байгаа шүү дээ. Тийм биз дээ манайхаа. За тэгээд гол энергиудыг та бүхэндээ хэлжлээ. Гэтэ бас нэг хэрвээ одоо та нарын яг өөрийн чинь натал чартад бод болон сургаалгийн маань энергиуд бас ингээд таатай байх юм бол энэ өдрөөс таатай өнгөрөх боломжтой байгаа. Яагаад гэвэл бод болон сургаалгийн энергиуд өөр хоорондоо айгүй гоё эерэг байгаа. Тэгэхээр бид нар бас ингээд ярьж болох нь зөвшөлчөж болох нь ойлголцож бүрэн болно. Гол нь цөмөөрөө үйлдэлээр биш гоё ам хэлээрээ сайхан үгээр ярих юм бол цөмөөрөөс амжилттай амьдрах боломжтой гэсэн бас ийм гоё дэмжлэгтэй энерги байгаа шүү манайха. За тэгээд бас нэг зүйлийг бас нэмж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Юу вэ гэхээр одоо энэ сар маань байгаа даахгүй юу? Энэ сар маань яаж ийнү гэсэн чинь энэ ингээ материал орд байгааз. Тийм учраас төмөрөө энэ өдөр бусдаас одоо ингээд намайг ойлгооч, намайг хайрлаач, чи надад яагаад ингээд сайхан хандсангүй, чи яагаад надад хүүтэн хандаад байгаа юм гэдэг энэ бодлуудыг ерөөсөө тээх хэрэггүй. Өөртөө чинь хүүтэн хандна уу, тэ сайхан үг хэлэхгүй байх нь зүгээр тэр чигээр нь зүгээр л орхичих. Энэ өдөр л орхичих. Чи ингэжлээ одоо хүүтэн байлаа гэдэг тэр үгнүүдийг ерөөсөө битгий хэлээрэ хүнээс ч гэсэн сайхан үг битгий одоо хүсэж гордож амьдраараа энэ өдөр. Ерөөсөө дими явахгүй манайхаа. За тэгээд гол энергиудаа та бүхэндээ хүргэлээ. Одоо цөмөрөө хамтдаа талархал одоо өвгөн заслаа хийцгээе. За энэ өвгөн заслаа болохоор яг үнэхэрийн одоо юутайгаа холбож хийн. Одоо цөмөрөө хэлсэн шүү дээ тийм ээ. Сарны маань зангилаа одоо ордуудаа сольж байгаа гэдээ биднэрт ирж байгаа мөчлөг маань ирж байгаа энэ мөчлөг чинь бидний ингээд карма энерги тээж байгаа мөчлөг байгаа учраас цөмөр яг одоо сарныхаа зангилааг одоо энэ хумхын ордод орж байгаа отой холбогдуулаад ярьт хэлцгэн. А тэгээ мэдээж хумхын орд энд байгаа юм чинь эсрэг талд нь юу байх вэ гэхээр арслан байгаа штэ арслан тийм үү арслангийн ордны эзэн гарагч өөрөө нар хумхын ордны эзэн гарагч өөрөө тэнгэрийн ван гараг байдаг байгаа шүү манайхаа. За тэгээд тодорхой мэдж байгаа хүмүүс маань мэдж байгаа тийм ээ. Тэгээ би тодорхой мэддгүй хүмүүс сонирхож байгаа дөнгөж хүмүүс маань байх юм бол би ингээд тайлбарлаж байгаанаас зүгээр зөв болоо гэж бас бодоод энэ бүгдийг ингээд хэлээд яваад байгаа шүү манайхаа. За тэгээд цөмөрөө хамтдаа өнөөдрийнхөө өвгөн заслуудаа хийцгээе. Тэгээ чин зүрхнээсээ даад хэлээрээ манайхаа. Талархъя, талархъя, талархъя. Орчлон хорвоо тандаа талархъя. Дэлхийн ээжи тандаа талархъя. Ирж буй мөчлөг тандаа талархъя. Уйл минь гэгэн байг. Зүрх минь гэрэлтэй байг. Зүрхний гэрлээ би гээйлгүй. Ирээдүйтэйгээ хөл нийлүүлнэ би. Талархъя тандаа тэнгэрийн ван гараг минь. Алтан наран минь талархъя. Араас нь цөмөрөө аав нэрээ хэлцгээе. Талархъя. За энд хэлсэн үгнүүдээ бас тайлбарлая гэж бодож байна. Ялангуяа ирж буй шинэ мөчлөг гэдгээ хэлсэн байгаа тийм ээ. Яагаад гэвэл цөмөрөнд нь өнөөдөр шинэ мөчлөг маань ирж байгаа. Цөмөрөө ирж байгаа мөчлгүүдээ ямар ч байсан аюу гой баярлаа, талархлаа гэж хүлээж авах нь зүй ёсны хэрэг. Яагаад гэвэл цөмөрөө хэдийгээр энэ энерги зарим хүмүүстэй бас анхаараарай гэдэг энерги одоо өгж байгаа ч гэсэн цөмөрөө талархалтайгаар авах юм бол бидний энерги зөөлрж орж ирнэ. Энэ энерги чинь биднэрт зөөлрж ирдэг байхгүй. Тэгэхээр цөмөрөө юм засал хийж байгаа гэсэн. За үүл минь гэгэн байг гэдэг чинь үүл гэдэг үг маань энэ өөрөө одоо энэ тэнгэрийн сарны маань зангилаачин карма энерги болохоор үүлийн үр ахгүй юу. Тэгэхээр энд цөмөрөө үүл минь гэж ууралж ирж байгаа. Тэгэд бидний үүл минь гэгээлээ бай гэхээр цөмөрөө кармагүй сайхан тий одоо эерэг карматай байя гэдгийг хэлж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгсэн чинь дараа нь зүрх минь гэрэлтэй байг гэж хэлж байгаа тийм ээ. Зүрх чинь бидний одоо энэ нар маань буюу одоо сарны маань зангилаа орж байгаа одоо нөгөө тэнхлэг нь арслангийн орд байгаа штэ. Тэгэхээр арслангийн орд чинь бидний зүрхийг хэрэгшиж байгаа тийм үү. Тэгэхээр бидний зүрх гэрэлтэй байх хэрэгтэй. Бидний зүрхний гэрлээ алдаж болохгүй байхгүй. Энэ чинь бидний засал явагдаж байгаа. Энэ шинэ мөчлөгийн чинь засал бидний зүрх гэрэл гэгээтэйгээ байх хэрэгтэй. Бидний зүрхээ дандаа гэрэлтүүлж байх хэрэгтэй гэж. За тэгээ дараагийн өгүүлбэр нь юу байсан гэхээр бид нэр зүрх
Цөмөр хэлсэн тийм ээ. Зүрхний гэрлээ би гээйлгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр цөмөрөө өөрийгөө гээйлгүйгээр дараагийн өгүүлбэр нь юу байлаа? Ирээдүйтэйгээ хөл нийлүүлнэ гэж байгаа. Тэгээ ирээдүй гэдэг чинь одоо энэ хумхын орд тахгүй юу? Нөгөө сарны маань зангилаа орж ирж байгаа хумхын орд. За тэгээд араас нь цөмөр яасан гэхээр талархыг тандаа тэнгэрийн ван гарыг минь алтан наран минь гэсэн. Юу гэж чинь вэ гэхээр цөмөр энэ ордуудынхаа эрхшээж идэг эзэн гаригуудад нь цөмөрөө талархал илэрхийлж байгаа гэсэн. Тэгээ араас нь цөмөр овог нэрийг хэлэхэр чинь одоо би байна гэдэг одоо энэ мэдүүлгийг хийж байгаа гэсэн үг байгаамаа. Тэгээд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна манайхаа. Тэгээд бүгдээрэнд нь шинэ мөрчлөгтөнд амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Тэгээ тэрнээс гадна өнөөдөр зоолон юу оруулсан байгаа ш тийм ээ 26-нд нэг лайв оруулсан байгаа. Тэр лайваараа зарим нөгөө надад он сар өдрөө цагаа минутаа өгсөн байсан хүмүүсийнхаа одоо натал чарт дээрээс нь юуг нь хэлсэн байгаа. Артангийн ордод одоо орсон байгаа Бархас байд гараг нь тэр хүмүүсийн маань Тэнгэрийн зургийн айл гэрт явж байгааг хэлсэн. Өшөө дээрээс нь ганц 2 хүний асуултуудад хариулсан байгаа шүү. Нийтдээ нэг 11 хүмүүстэй холбоотой мэдээллийг хүргэсэн байгаа. Тэгээд та бүхэн маань хэрвээ надад тэр мэдээллүүдийг үлдээсэн бол та бүхэн маань миний лайвыг үзээд сонирхоорой гэж бас зөвлөж байна. Өшөө дээрээс нь та нар маань өнөөдрийн одоо залбиралд орсон энэ нөгөө нэг сарны маань тэнхлэг тийм ээ одоо зангилаанууд маань одоо ордоос олж байгаа гэдэг бичлэгийг бас ингээд сонирхоод үзээрэй гэж зөвлөж байна. Биднэрт аюу тийм хэрэгтэй чухал мэдээлэл байгаа шүү манайхаа. Тэгээд зарим нэг хүмүүс ёо энэ бичлэгийг юусоо ойлгохгүй байна гэсэн нэг мерсер тийм нөгөө нэг коммент харагдсан. Тэгээд яг ойлгохгүй байгаа өгүүлбэрүүдээ бас ингээд надад биччих юм бол би бас тайлбарлаад өгье шүү манайхаа. За ингээд өнөөдрийн маань 6 мэдээлэл ийм байлаа. Бүгдээрэнд нь эрүүл ихийг хүсье. Амар амгалан хүсье. Астра Золан байлаа. 6-гаа гоё бусдаагаа хуваалцаад бусдаа бас гэрлээ түгээцгээе цөмөрөө хамтдаа. Тэгээд бас хонхоо дараарай манайхаа. За тэгээд баярлаа. Баяртай. Астра Золан байлаа.